아이고 юу вэ? Танаас бидэн Тухайн эргээд уцтаад хөөе махаавэ. Тэгээд нөгөө зарим ресторанд одоо нөгөө Австралиас нөгөө мах аваад Австралийн махыг аваад надаас нөгөө мах авч ирэхээр тэр Австралийн махыг авахаа болдог. Одоо бэлчээр нэг анхаарал тавьсан байгаа. Тэгээд нөгөө үхэр мал дээр нөгөө эрүүл тэгээд нөгөө үйлдвэрхэн дээр анхаарал тавьсан. Тэгээд энэ одоо тугал одоо 200 кг одоо 7 сартай нөө тугал 250 кг боллоо тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо энэ үхэр энэ малыг одоо илүү үнэтэй зарах боломж байна уугүй юу гэдгийг бас нэг асуудал гарч ирнэ шүү дээ тийм ээ. Одоо энэ илүү зардал одоо ингэж илүү ажиллаа хийх жахт нь одоо яах вэ? Яг айдлан үнээр зарах юм бол яах вэ те? Ийм илүү ажил шаардлагатай байна уу? Тийм ээ. Гэж нэг бас нэг асуудал гарч ирнэ шүү дээ. Одоо энэ зах зээл хаана байна? Яаж олох вэ? Тийм ээ. Энийг одоо энэ зах зээл байгаа гэд сонссон яаж нийлүүлэх вэ? Яаж одоо тэр зах зээл хүрэх боломж байна, тийм ээ? Тэрийг бас ярих хэрэгтэй байна. Иймэрхүү мах одоо сая би нөгөө эхлэхдээ нөгөө хэлсэн байгаа л да тийм ээ. Одоо энэ Тайланд, Малайз, Оросууд одоо хүмүүс ийм мах байвал бид нар авна. Өндөр аавна шүү дээ. Тэгэхдээ энэ хүмүүс тэрийг эрүүл тийм ээ. Одоо бас баталгаатай байх шаардлагатай. Нэг ёсондоо одоо энэ гарал үүсэлтэй байх хэрэгтэй байна. Одоо энэ тугал одоо айл малчин дээр байсан. Тэр нэг тугал ямар одоо эм тариа хэрэгэлсэн байна, тийм ээ. Тэгээд дараа нь одоо энэ ферм дээр очоод нэг шахаад одоо ямар тийжэл одоо юу хэрэгэлсэн байна, тийм ээ. Одоо ямар эм тариа тэнд хэрэгэлсэн байна. Одоо тэр бүх юмыг тодорхой болж иж нөх хүмүүс за энэ одоо эрүүл. Гэхдээ энэ хүмүүс яг энэ махыг бүр гүйцэд нөгөө одоо нэг шарахад бүрэн гүйцэд шарахгүй штэ. Би жишээлбэл энэ гадна талны өнгийг ингэж жоохон шараад тэгээд дотор тал нь энэ шүрхий байвал бүр гоё. Эрүүл маханд яг. Тийм. Эрүүл маханд яг болж штэ. Гэхдээ тэр нөгөө за энэ яг эрүүл мөн үгүй юу? Одоо нэг захаас нөгөө зах авч байгаа махыг за энэ одоо хаанаас яасан бэ? Юу болсон? Энэ үнэхээр эрүүл мөн үгүй юу? Тийм ээ? Мэдхгүй. Гарал үс мэдхгүй. Учираас одоо энийг найдваргүй. Учираас за бүр гүйцэж чанах юм уу? Шарах хэрэгтэй байна. Тэгэхээр чинь амт байхгүй болно. Бас хатуу болдог. Тэгэхдээ ийм одоо экспортны зах зээлд нийлүүлэхийн тулд одоо зөвхөн малчид одоо энийг асуудлыг шийдэгдэж чадахгүй. Тийм ээ? Зөвхөн нөгөө фермний хүмүүс чадахгүй. Зөвхөн махны үйлдвэрийн хүмүүс бас чадахгүй. Энэ одоо нэг ус төр нь бас орох ёстой. Энэ бүх энэ дөрвөн бүлэг тийм ээ хамтдаа нэг одоо нэг юмны төлөө зүүдгээд тийм ээ одоо жишээлбэл нэг Чингис хаан одоо энэ монголчууд одоо энэ олон үндэснүүд нэгдээд одоо хэр их том юу яасан
газар байгуулсан байна. Маш том, маш богино хугацаанд монголчууд тийм хийх боломж байгаа. Одоо Чингис хаан тэрийг бүр жишээгээр үзүүлсэн байгаа. Ингээд нэг бүх хүмүүс ингэж хамтарч нэг юмны төлөө зүтгэж явах юм бол богино хугацаанд амжилттай явах боломж байна. А тэгэхгүй л ингэж хуцнараа байгаа л. Тэгээд бэлчээр муудна, одоо шарны мах, одоо хадуу мах идэн. Одоо энэ гарал үүсэл одоо эрүүлний нэг асуудал хэврээл болно. Тийм учраас ингэж бүгдээр ингэж хамтарч одоо нэг Монгол брэнд гаргахын төлөө зүтгэж явах хэрэгтэй байна гэж би бодож байгаа. Одоо энэ настай. 16. Томсгон бол байна да. Би балын юм байна. Яг ингээд нөгөө нэлхмал ихээс төрөхтэй цусны дархлааны уурах байдгүй. Иммун голомлын гэдэг уурах. Яг тэр иммун голомлын гэдэг уурах чинь өндөр молекулт одоо том гэсэн үг ингээр ойлгоо. Тэр сая яг Жеремигийн ярьдгаар яг ихээс төрсний дараа хотоод гисний дараа тэр чигээр нь цус руу оруулж ихээр уурах сүгээр авсан тэр иммун голомлын уурах гэдэг нь тэр амтны дархлааг нөгөө шинжний дархлааг бий болгодог байхгүй. Тэгэхээр тэр яг нөгөө ингээд дээр үчин 30 минутын дотор амтуг байр энэ төр гэл нэг юм ярьдаг. Тэр чинь яг тэр иммун голомлын уур тэр чигээрээ ихээ сүүнээс уурах сүүнээс тэр төлөйг цуснд бийд орох боломжтой цаг хугацаа тэр 24 цаг байхгүй. Яг тэр хугацаанд нь л одоо ингэж яах юм бол тэр нөгөө дархлааны уургууд юм да тийм дархлааны уурга бий болдог. Тэр нь тэгээ бүх төрлөө одоо үчин сүнж чаддаг. Өөрөөс ингэж эрүүлвэн гэдэг бол нэгдүгээр гадны нөлөөсөн хоёрдугаар бие махбод өөрийнх нь дархлаа төсөв чанартай шууд байна. Тэрийг л бий болгоцгоо гол үчин зүйл бол тэр 24 цагийн дотор орцгоо уурга сүнж байгаа. Тийм үү? Тийм. Тэгээ дөрөвчийн нэгэнтэй яасан бас Жереми ярьсан дээр Жереми тэр одоо нэг хай тэрэг тэр нэг 90 моны минерал энтер гэсэн дээр тэр хай тэрэг дотор юу байгаагүй энэ өхөр бол яг гүзэн тэжээд усруу гадны бичил биетнүүд өөрийнх нь боловсруулалтын гүзэн байдаг байхгүй гадны бичил биетнүүд байдаг одоо нэг игэл биетнүүд шаахан зэрэг тэднүүдийг одоо тэжээдэг тэднүүдийг бий болгодог тэр зүйл хай тэрэг дотор байгаа. Тэр байж тэр гүзэн дээр орсон тэжээлээ чинь ингээд бүр задлж хурдан богино хугацаанд задлах маш чухал үүрэгтэй. Тэгээ бид чинь одоо ингээд за бийг том болгодог зүйлүүд бол тэр нүүрс ус уургамтай зүйлээ. Тэрнээс гадна бид явагдаж байгаа тэр вакцин цэлдэг бүх ургамлуудыг бүрэн хэмжээнд явуулах нэгдүгээр би 55-аас 70% устай байх ёстой. Яг тийм харьцаатай усан орчинд байж бид явагдаж байгаа бүх биохимийн ургамлууд юм. Тэр усны харьцаа өөрчлөлтөд ирэх юм бол ургамлууд бага юм. Хоёрдугаар тэр ургамлууд бүрэн явагдахад тэр минералууд, дээр нь витаминууд тэр усан орчинд тэр хангалттай тэр бүх төрлийн минералууд байж бүх төрлийн витаминууд байж тэр биохимийн бүх ургамлуудыг бүрэн гүйцэтгэх боломжийг хангаж өгдөг. Ер нь нөгөө гадна өх. Гадна өхөж тэгээд одоо тэрээ гадна өх авсан малыг тэд зогсоогоо тэжээхтэр 40-оо татна эцтэй. 11 сараас юм 12 сараас зогсоогоо тэжээгүүд 40 татаад одоо нөгөө юу 40 татаад ингээд нөгөө одоо биднээс яриад байгаа маханда үржих юм боломж байгаа тийм. Би бол тэгсэн л одоо. Тэр 3 сарын хугацаанд дотор чинь угаасаа яг технологи зүг бариад жижигхэн формыг авахгүй явал ийм байдалд очих ёстой л. Тэг. Одоо жишээлбэл одоо энэ 90 өхөрүүд одоо нэг намараас тийм ээ тэр ферм оруулаад тэр байгалийн өвс бэлчээр өвс одоо нэг үржүүлэх маланд ер нь одоо энэ эрдэс бодис одоо бүх юмыг зүү зүйтэй нэг хийх юм өгөх юм бол яг хуу зарим жил бас жоохон хэвэг одоо нэмэлттэй жил өгөх шаардна да. Тийм. Хамгийн гол нь одоо тэр нэгтэй хүмүүс би сая бас нэг айлын үнэ хараад
амар туранхай. Бараг өөрийнхөө хүчээр бараг босч чадахгүй. Ингэж ятарсан. Тэгэхээр чин тэр энэ одоо яаж одоо энэ тугуулыг яаж гарах вэ гэж надаас асуусан. Тэгсээр нь би үгүй чи одоо хэвийг өгөөж одоо тэр үнэ жоохон тэнхээ оруулах хэрэгтэй. Тэгсэн чин тэгэнгүүт тэр үгүй тижэл өгөх юм бол тугал томорно. Үгүй тийм хэрв нөгөө эрүүл сайдтай тарган чадвартай үнэ байх юм бол илүү том тугал маш амархан гаргах чадвартай байгаа. Ямар ч асуудалгүй. Гэхдээ энэ ингэж нэг өөрийнхөө хүчээр босч чадахгүй үнэ тугалахад хэвгүй хэцүү. Тэрнээс биш одоо тэр сүү бараг байхгүй. Тэгээд тэр тугал яаж томох вэ? Тэр тугалын амьдралын нөхцөл бас хэцүү. Мэдэн шахаж байгаа хүмүүдэд бас оторт сайн намар бүр цас ортол нь явуулж үзсэн. Тэгээд буцаад оруулангуудаа шууд зогсоогоод ичээдэг. Аюу баг зарлаа. Ер нь тийм менежмент үзсэн баггүй. Бэлчээрээс нь явж байгаа биднес чинь аавны 2 сар болоод зогсоогоод шахдаг ш. Манай олончлог би надад үзсэн баггүй. Тусад хүнд өгж яваад нөгөө чинь бүр өлдөж өглөө бууя гэж юм. Тэгэхээр төрөг авцраад зогсоогоо шахахад тэжэл орохгүй юм байна. Тагуу хүчин баг юм биш. Шууд өвс баг идэхгүй байна. Өвс маш баг ядчих. Тэгээд ерөнхийдөө нөгөө нэгсэн будаа хэвэг хоёрыг чинь хойлоос өөр хүмүүсээ тоох юм. Өвс зүйлсэндээ хараг баг. Тий. Манайхан чи ерөөс өвсийг хийх шахахад хамгийн юм идэлдэг гэдэг байгаа чинь нөгөө нэг одоо юм авчирчаа нөгөө нэг гүзэгийн бүр хам задлан явчих чинь. Тэгээд бас энэ нөгөө бэлчирний юун дээр бас одоо ер нь одоо нөгөө 100 дандаа тал газарт бэлчиж явуулдаг малаа. Тийм ээ. Өвөл болохоор зэрэг тэр уулны одоо уулан дээр нөгөө ургасан нөгөө өвсийг идүүлдэг. Тэр ер нь яг эсрэг ер нь буруу байна. Одоо талын нөгөө өвс илүү чанартай. Уулын нөгөө өвс одоо чанар арай багтай. 100 одоо нөгөө ургаж байх үедээ тийм ээ. Тэр ногоон өвс тэжээл шим тэжээлтэй байгаа. Гэхдээ одоо анхны нөгөө намрын хэрүү цохоод тэгээд хагдарч одоо нөгөө сар одоо энэ өнгө шарлсан хойно тэр нөгөө шим тэжээл байхгүй. Өвөлний өвсөнд бэлж одоо энэ талны өвсөнд шарлсан ч гэсэн тэр нөгөө одоо чанарыг нэг алддаггүй, нэхийг алддаггүй. Тэр нь бас ер нь анхаарал тавих бас маш их зүйтэй байхгүй юу? Өвөлч одоо модонд мод руу ороод борогтан газар доор нь ногоон гэдэг шүү дээ. Доотоо тална. Дээдээс нь шаралцсан. Тэр бол одоо биднес намаа бол уугуу байгаа. Ууг гэдэг модон дотроо л яваад байдаг шүү дээ. Ер нь бол ерөнхийдөө тэр өвөр яагаад гэдэг бол дулааны илүү их тийм дулаан талаас